За сайн уу. За та суугаад чихвчээ зүгээд микээ өөртөө тааруулаад гэртээ байгаа юм шиг байгаарай. За өглөөний минь. За микээ жоохон арт болчих. За болж байна тий. За болж. За сайхан амар уу өглөө нь хэрхээ хэлж байна. За өглөө нэлээд бороотой л өнгөрлөө тий. Тэгсэн. Замаар нийл усраа тэгэл өсрээ. Лавчгоохон шиг тий. За би дөнгөсөө үзэгчтэй таныг танилцуулсан. Тэн дээрээс та өөрийгөө нэмээд илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За би болохоор Arscritis гэдэг үнэт цасны компани хөрөнгө оруулалтын зөвлөхөр ажилладаг. Одоо 6 жил ажиллаж байна. Яг энэ хөрөнгөний зах зээл. За тэр дундаа хөрөнгө оруулагч нарт зөвлөгөө өгдөг. Тэгээд аль болох нэг мөнгөний өсгөх тиймэрхүү зөвлөгөөнүүдийг л өгдөг. Ялангуяа яг хөрөнгөний зах зээл рүү чиглэсэн. Одоо хувьцаа, бонд За тэгээд хадгаламж хийж болно. Бас байж тиймэрхүү хөрөнгө оруулалтууд хэрэгслээд амжилттай яаж хөрөнгө оруулах уу тэр талаар нь зөвлөгөө. За тэгвэл хоёул шүүд яриагаа амжилттай хөрөнгө оруулалтаа эсвэл ухаалаг хөрөнгө оруулалт юм уу энэ талаар ярилцъя. Энэ зүйл нь яг юу юм бэ? Ухаалаг хөрөнгө оруулалт, амжилттай хөрөнгө оруулалт гэдэг нь яг юу вэ? Ер нь бол амжилттай хөрөнгө оруулалт гэхээр хүмүүс хамгийн түрүүнд мөнгө өсгөх гэж боддог. Гэхдээ би болохоор энэ дэр бол Warren Buffett, Benjamin Graham-ийн зөвлөгөөг бол аль болох өгдөг. Мэдээж нөгөө юу зөвлөдөг вэ гэхээр эрсдэл хөрөнгөө аль болох алдахгүйгээр гэхдээ аль болох нэг инфляцаас давуулсан хөрөнгө оруулалтыг хийх нь илүү зүйтэй гэж боддог. За Монголд бол жишээ нь одоо хадгаламжийн хөвөл нэг 12-оос 13% байгаа тийм. Тэгэхээр энэ 12-оос 13%-аас илүү давсан гэхдээ алдахааргүй тийм. Одоо хөрөнгөний зах зээл чи өөрөө байнгын л дэшээ доошоо савтай босолтой тийм. Дэшээгээ өсвөл байнга өсдөггүй. Нэг огцон өсчихөөл огцон ундаг тийм. Тэр болгон савлгаан дээр би аль болох тийм эрсдлийг нь тараан байршуулад тэгээд хадгаламжийн 12-оос 13%-аас аль болох өндөр хуваарь нь л өсөхийг зорддог. Энийг бол ухаалаг хөрөнгө оруулалт гэдэг байгаа. Мөнгөө эрсдлээс хамгаалаад ахиурхан өсгөх гэсэн үг. За одоо хувьцаа ч юм уу, бонд ч юм уу энэ хүү зүйлээр одоо хөрөнгө оруулалт хийгээд мөнгө өсгөж байна. За мөн дээрээс нь өөр нэг мөнгө өсгөх арга нь түрүү ярьсан хадгаламжийг ярьсан шүү дээ. За энэ хоёрын яг ялгаа нь юу юм бэ? За ер нь бол хадгаламж гэхээр бид нар бүгд мэдж байгаа тийм. Манай одоо монголчууд бол бүгд хадгаламжинд л хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгдөг тийм. За нэг 12-оос 13%. Харин сүүлийн жилүүдэд бол хөрөнгөний зах зээлийг маш их сонирхдаг болчихлоо. Залуучууд ч тэр тийм хөгшин настай хүмүүс ч тэр ер нь бол бүгд сонирхдаг болчихлоо. Юу юм бэ гэх тийм. Ер нь юу юм бэ? Юу болоод байна гэх тийм. Ер нь ялтчгүй сонирхоос жаргагүй болчихлоо тийм. Маш их явдаг болсон шүү дээ тийм. Тэгээ одоо хүн болгонд ер нь бол хувьцаа бонд гэж сошиалар бол ярьж байна тийм. Тэгэхээр энэ бол зөв. Угаасаа хөрөнгөний зах зээл чинь өөрөө хөгжиж одоо энэ капитализм руу шилжиж одоо бид нар бол маш их хөрөнгө бол өсгөх боломжтой байдгийг. Тэрний нэг жишээ бол Америк тийм. Бараг 1800-900 оноос л хойш хөрөнгөний зах зээлийг бараг 100-200 жил хөгжүүлсэн. За Монголд бол нэг 1990 оноос л хойш хөрөнгөний зах зээл бол хөгжиж байгаа. Гэхдээ хамгийн эрчтэй явж байгаа үе нь бол миний бодлоор бол 20 оноос хойш маш эрчтэй өсөж байгаа. За сүүлийн үед бол энэ бондын зах зээл бол бараг 4-5 их 80-ийн үнэлгээтэй хүрээ явжлаа тийм. Энэ маань бол бараг хадгаламжийн бараг 20-30% бол эзэлждэг. Хадгаламжийн зах зээл. Хадгаламж бол тогтмол хүүтэй өгөөж л өгчдөг. Сар болгон. Тий, сар болгон. За хувьцаа бол яадаг вэхээр хоёр өгөөж авч болдог. Эхнийх нь ханшийн зөрөөний ашиг. Ханшийн зөрөө тий. Хувьцаа өсөд байвал ханшийн зөрөөнөөс ашиг үрдэж чинь. За дээрэс нь компани ашигтай бол ногдол ашигаа дараач. За ийм хоёр ашигыг бол өгчөж байгаа. За бонд болохоор мэдээж нөгөө Эрдэнэс 5-7 гээл бонд бол сая сүүлд гарсан. Засгийн газрын бонд, компани бонд гэж гаргаж байна. Орон нутгийн бонд гэж ангилждаг гэсэн үг. За сүүлийн үед бол компани бонд бол маш их зах зээл дээр томорж байгаа. За компани бонд бол яг хадгаламжтай адилхан. Ер нь бол нэг 20% гэдэг дунджаар. Жилийн 20%. За яг 18-аас 21 хүртэл. За зарим бүр 24% байдаг. Гэхдээ нөгөө компани болгоны бондууд бол тодорхой хэмжээний өөр бас өөр эрсдэлтэй байдаг тийм. Тэгэхээр бол эрсдэл гэхээр яг л нэг банкны хадгаламж одоо банк дампууруул мөнгө байхгүй болдог. Гэхдээ 20 сая хүртэл. Тэгээ 20 сая нь бол засгийн газар даачдаг тийм. За дээшээгээ бол харилцагч өөрөө даадаг. За компани бонд бол яах вэ гэхээр тэр чигээр бол эрсдэлд ордог.
хэрвээ дампуур компани. Улсаас ямар ч хариуцлага байхгүй. Яг уу барьцаа хөрөнгө энтер гэж бас байдаг. За тэр барьцаа хөрөнгө нь хэр бас найдвартай юм те. Даатгалтай юм уу, үйл хөдлөх хөрөнгөтэй юм уу, те. Эсвэл тоног төхөөрөмжийн барьцаатай гэвэл тэрийг харж иж бас хөрөнгө оруулах хэцүүтэй. Бас ингээд аюулгүй байдал эрсдлээ бодвол те. Бүх зүйлийг хянж харж үзэж байгаад тэгдэг. Хөрөнгө оруулалтаа идэх гэсэн үг байна шүү дээ. Тэг би ерөнхийд нь ерхий яриад байгаа шүү. Гэхдээ маш нарийн юмнууд байгаа бах те. Байлгүй байх, маш нарийн юмнууд л байдаг. Хувьцаа бонд гэл те. Тийм шүү дээ. Өөрсдийн гэсэн тус тустай ойлголт, онолууд, алгоритм гэх зүйлүүд байгаа бах те. Одоо би задлаа явчихъя. Хувьцаанаас нь ингээл. За хувьцаа болохоор ер нь бол хаалттай, нээлттэй гэж байдаг. За нээлттэй компаниуд нь яадаг вөхөр хөрөнгийн бирж дээр олон нийтэд хувьцаагаа зарчдаг гэсэн үг. Нэг гэсэндээ бол бийж чийж одоо энэ ард иргэд ч гэсэн хувьцааг нь эзэмших боломжтой нээлттэй гэсэн үг. За тэгээд хувьцааг нь эзэмснээр юу болох вэ гэхээр тэр компани эзэн нь болчихж байгаа. Хувь эзэмшигч буюу эзэн болчихж байгаа. Ер нь бол нөгөө эзэн гэхээр монголчууд их дуртай. Ялч эзэн л дээ. Тэгээд эзэн болцсон юм чи яах вэ? Тухайн компаниас оруулсан хэмжээгээр ашиг аавна. Тэр нь бол яаж явагддаг вэ гэхээр түрээс ногдол ашиглбэрээр буюу одоо компани чинь борлуулалт хийн. За янз бүрийн зардлуудаа хасаад гар дээр яг цэвэр ашиг гарч ирнэ. Тэр цэвэр ашигыг одоо төлөөлөл өдөртөх зөвлөлөөр шим хуралдаж хагаад одоо 100% тараах уу тий талын тараах уу гэдэг. Тэнгүү тараахтаа яг оруулсан хувь хэмжээгээр нь хувь тэнцүү тараах өгчдөг. За дээрэс нь борлуулалт ашиг хэр хэмжээгээр нэмэгдэнэ үү? Төдий хэмжээ тэр харилцагч хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг идэг гэсэн. За хаалттай компани бол одоо боломжгүй байхгүй тий яг одоо нэг эзэнтэй юм уу хоёр эзэнтэй тэр хоёр эзэн л бүх ашигаа автаждаг бол хөрөнгөний зах зээлийн нэг гоё давуу тал нь бүх нийтээр хувьцааг нь эзэмшээд явждаг гэсэн. Тэгэхээр хувьцаа гэхээр нөгөө хүмүүс эрдэс тоомдлогоо хувьцаа гэж андуураад идэг тий. Ер нь бол хүмүүс мерсер тэгж орж ирдэг. Яагаад вэ гэхээр ууг нь хувьцаат компани юм шиг ирнэ. Зарж болдог. Хувьцаагаа зарж болдог тий. Ууг нь хека гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт яаж болдгоо гэхээр ногдол шиглээ. Нэг жил болгоно яадаг шээ. Тэр нь жоох асуудалтай. Ууг нь бол хөрөнгөний биржээр арилжаа явагдах хэрэгтэй байхгүй нээлттэй компани. Тэгвэл илүү ашигтай бас мөрөөс нь хүмүүсийн одоо худалдаж аваа зарааж одоо яадаг ч юм уу эргэлтэнд оруулах. Одоо хүлдүү шүү дээ. Яг одоо ашиг байгаа ч юм уу те. Ууг нь ашигтай ажиллаад байгаа юм шиг ирнэ. Хувьцаа нь ингээд нэг л ханшин дээрээ л байгаад зарах боломжгүй те. Тэгэхээр энийг бол ялтч хөрөнгөний бирж дээр бол нээлттэй болох хэрэгтэй гэдэг байгаа. Хувьцааны хувьд бол ийм. За бондын хувьд болохоор бас адилхан нээлттэй хаалттай бонд гэдэг. За нээлттэй бонд бол бас л Монголын хөрөнгөний биржээр арилжааны явагдчихийдэг. Тэ? Бас авч зарж болдог. Одоо нэг 2-3 оны дараа би бондо зарыг шууд зарагдчихдаг ч юм уу тэ. Тэгж болцсон. За тэгээд эзэмсэн оны хүүг бол авчихна. За хамгийн найд одоо гол зүйл нь татврын 5% хөнгөлөлт 5% байдаг. За хадгаламж хаалттай бондууд болохоор 10% байдаг. Татвар хүүний татвар гэж байдаг тийм. Одоо хүү болгоомж усад татвараад болно шүү дээ. Тэрийг бол хаалттай бонд бол 10% өгдөг. Нээлттэй бонд 5%. Тэрүүгээрээ л ялах. Тэнгүүд одоо хүмүүс бол ерөнхий дүр зэрэг бол авч байгаа бах тийм байна. Хаалттай нээлттэй бонд гэл. За хаалттай бонд бол арилжаалагддаг шүү. Яг л эзэмсэн хоногийн хугацаагаар эзэмшиж жагаад тэгээд жилийн эцэс хүүгээ аваад гарна. Гэхдээ яг дундуур нь бол зарга захиал өгж болно. Тэрийг нь одоо тухайн брокер өөр нэг харилцагчид зарнаа л ажилладаг тийм. Яг биржээр л явахгүй. Хувьас хүүхнээс хүүхэн рүү гэсэн үг шүү дээ. Тэрний хугацаа бас ордог ч юм уу тийм. Тэрүүгээр ялгаад. Тэгээд одоо Монголын хөрөнгөний бирж зах зээл байгаа шүү дээ. Тэгээд Монголын манас компаниуд байгаа. Монголынхаа компаниудаас хувьцааг нь авч болж байгаа. Мөн дээрээс нь дэлхийн компаниудаас одоо том компаниуд ч юм уу тий. Эсвэл одоо яг амжилтанд хүрэж байгаа стартапууд ч юм уу. Тийш тэр компаниудаас хувьцаа авъя бол мөн дээрээс нь боломжтой байстай тий. Болдог яах вэ? Ер нь бол одоо сүүлийн үед бол бас хөрөнгө оруулагч нар маань дотоодынх гэхээс бас гадны хөрөнгө оруулалтыг сонирхдаг болчихлоо тий. Сүүлд нэлийн тренд бол SpaceX IPO байл тий. Хэсэг хүмүүс ер нь бол орсон. За энэ бол маш сайн бас хөрөнгө оруулагч нар бол мэдээлэлтэй болж байна те. Олон улсын зах зээлээс бас хувьцаа аваад тэр дундаас бол ашиг иймээр алийг авах хэрэгтэй гэдгийг мэддэг болж байна те. Тийм мэддэг болж байна.
олон улс дээр би одоо нөгөө жишээнүүд рүү ороо явчих. За би анх 2021 онд за 20 он ер нь бол нэг 2021 онд чинь ковид болол нэг хэсэг хямарж исэн үе шүү дээ, тий. Дэлхийн хөрөнгөний зах зээл маш их хямраал. Ер нь бол ингээл бүх хувьцаанууд 50% унжсэн. 2 сарын дотор 50% унаал гинти шок болол. Дэлхий чи ингээ бараг сүрч юм шүү дээ, тий. Хувьцааны зах зээл чи ингээ тэр чигээрээ дампуурч юм шүү дээ. Тэгэхдээ ухаалаг хөрөнгө оруулагч яадгүй гэхээр энийг боломжийг шаарддаг байхгүй ер нь бол, тий. Одоо 100 төгрөгийн зах дээр байгаа одоо талхыг гинт одоо янз бүрийн юм боллоо 50 төгрөг болчвол худалдаж аавна өстэй ямар ч юм ашигтай шүү дээ. Ашигтай наймаа болж байна. Тэр яг тэрэн шиг дуртай хүн нүдэ анаал захаас дуртай хувьцаагаа аваад 2-3 сарын дараа зарахад 100% ашиг гэжсэн. Улсын зах зээл, Америкийн зах зээл. Монгол ч гэсэн ер нь бас яг ингэж хямарж ирсэн. Тэгээ бас тэгж өсөж ирсэн. За энэ үед нэг хөрөнгө оруулагч байсан. Манай дээр ер нь бол хувьцаа авъя гэдэг. За манайх чинь тэр үед ингээл ивент зохион байгуулаад ингээл ийм хувьцаанууд ашигтай гээл те. Гадны хөрөнгөний зах зээл харилцагч нараа айлуулах гал шүү дээ. Татал кэрлэл те. Судалгаа шинжилгээ ингээл танилцуулаад тэр үед дээр нэг нөхөр нэг 40 настай нэг ах хүү орж ижсэн. За тэр хүн бол $150,000 орж иржсэн. $150,000. Тэгэл ялтчгүй бас ухаалаг шийдвэр гаргасан те. Их мөнгөтэй. Тэгээ яг хямрал үед орж чадсан. Тэгээд $150,000 2 сарын дотор $300,000 болсон. Боломж явуулсан байж тээ. Явуулсан гэсэн. За тэгэхээр ч баг тэрбум гарна дүрнэ. Чиж байгаа байхгүй. Гэхдээ тэр нөхөр нэг юм дээр алдсан. За. Хүн яадгүй гэхээр би жишээ нь олон хөрөнгө оруулагч нартай харьцаж байсан хувьцааны зах зээл дээр. Хүн ашиг хийгээд эхлэхээр жоохон яадаг гэж айдаг. Шундаг байхгүй. Тэр хүн бол яасан бэ гэхээр шуналж гисэн. Шунаад хувьцааны зах зээл чинь ийм амархан юм байна. Тэ би ер нь ингээд ажил хийхгүй бизнес хийгээл эндэг олон хүн захираал тэ ингээл өдөр шөнөгүй ажиллаж ирсэн. Зүгээр нэг хувьцааны зах зээл дээр сайхан трейд хийгээл тэ богино арилж яагээл ингээл энийг $300,000 сая доллар болгож яад би гэж зүтгэсэн байхгүй. Угаасаа тодорхой тийг зүтгэсэн. Тэгээд би түрүү хэлсэн шүү дээ хамгийн яг эхлэхдээ хөрөнгө оруулагч ухаалаг хөрөнгө оруулагч яадаг вөхөр хөрөнгө хамгаалах хэрэгтэй. Нэг номерт эрсдлийг харах хэрэгтэй. Бенжамин Грэмийн дүрм гээд байдаг байхгүй. За. Зөвлөгөө. Ухаалаг хөрөнгө оруулагч өөрөө эрсдлийн суурин дээр тулгуурлаж хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэрнээс өгөөжийн суурь биш. Нэгт эрсдэл энэ мөнгө алдчихвал тэ ингээд ер нь бол цогсон шүү дээ. Тэгээд дампуур тэ. Тийм учраас энийг би хамгаалж иж цаашаа явуул. Доктортой тэ органик өсөлттэй явуулах хэрэгтэй гэж хардаг. За энэ хүн бол алдаад одоо яасан бэ гэхээр опшн арилжаар орсон. Хувьцааны арилжаа өмнө хийж агаад одоо бүр өөр ер нь бол яг трейдинг хийгээд богино арилжаа одоо хүмүүс опшн арилжаа гэхээр бас мэдэхгүй болчихж байгаа. Ер нь бол яг нэг форекс арилжаа шиг. Хөшүүрхтэй арилжаа гэдэг ер нь ойлгож байна. Богино хугацааны тий. Богино хугацааны яг одоо нэг хугацааг нь тавиад тэд хүрнэ гэж худалдаа авчдаг. Хугацаанд дуусаад бол ханшиндаа үрж чадахгүй шууд ампур. Тий. Яг ийм арилжаа хийгээд нэг жил нүцсэн нөхөр. За. Арилжаа гэдэг чинь эрсдэлтэй шүү дээ. Харин хөрөнгө оруулалт буюу урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг чинь уг ашигтай байхгүй шал өөр. Тэ сэтгэл зүй хувьд шүү дээ. За тэгэнгүүт нөхрийн арилжааг 21 оны нэг 5 сард хуулгын ингээд харсан чинь хэдэн доллар болсон гэж байна. 100,000. 100,000. $30 болсон. 300,000 нь $30. Тэгээд ампурсан. Тэгээд яасан бэ гэхээр за энэ зах зээл бол миний зах зээл биш юм байна. Тэгээд сэтгэлээр унаал гараа авчиж. Тэгээд бүр байхгүй болсон. Ер нь дахиж хувьцаа ихээр дотор нь мохор гэдэг гэсэн. Яа. Гэхдээ бүр жилийн дотор тэгээд $30 хүртэл алдчихсан. Тийм. Тэгээд түрүү хэлсэжтэй опшн орол хийгээд эхэлсэн гэдэг. Тий, опшн л байсан. Тэнгүүт нөгөө бид нар их сургуультай санхүүгийн зах зээл дээр юу үздэг вэ гэхээр одоо үзэгч маань шууд мэдчихэж байгаа байх. Өгөөжийн төвшин өсөх тоолонд юу өсдөг лээ? Эрсдэл гэсэн. Өгөөжийн хувь унаад байвал эрсдэл адилхан л буурна гэсэн. Яг сүйдэр шиг. Байнга цуг явна. Цуг л явждаг. Ер нь эрсдэл гэдэг зүйл. Тэнгүүт хадгаламж яагаад ийм бага хөтэй? Эрсдэл багтаа учраас тийм. Засгийн газар бонд яагаад энгийн компани бондоос
хувь нь бага байдаг. Эрсдэл багтаа. Багсал бага тийм. Яг энийг хүмүүс харах хэрэгтэй. Их сургууль дээр ч задаг юм пирамид буюу гурвалжин гэдэг. Доотлол нь эрсдэл багтаа өгөөж багтаа. Дээш өсөх тоолонд эрсдэл нисэж. Хамгийн дээр нь юу байдаг вэ гэхээр forex option арилжаа. Futures арилжаа гэж байдаг хамгийн дээр. Тэгэхээр нөхөр хамгийн эрсдэл дээр үний явуулсан байж тээ. Доороосоо бараг шууд гурвалжингийн хамгийн дэшиг орол арилжээ гэл тэгэл алдсан. Тэгэхэд тэр нөхөр юун дээр тулгуурсан байна гэхээр өгөөжн дээр л тулгуурсан. Тэрнээс эрсдлийг бодоогүй шүү дээ. Тэнгүүд Бенджамин Грэм буюу одоо би Бенджамин Грэм гэхээр бас үзэгч маа мэдгүй юм аа. Тэр маань Warren Buffett-ийн багш байхгүй. Анх яг хөрөнгөний зах зээл дээр яаж арилжээ гэдгийг те анхны тэр онол суур мэдлэгийг өгж исэн 1912 онд профессор хүн байсан. Ийм алдартай хөрөнгө оруулагч. Тий. Warren Buffett бол бусдаа бүгд мэдчихэж байгаа тий. Домогт хөрөнгө оруулагч. Одоо хөрөнгөний хэмжээ нь $250 тэрбум хөрөнгө тий. Хамгийн их жилийн туршлагатай. Одоо 90 гарцсан. Тий. Одоо тэрэн шиг ариун туршлагатай хүн бол байхгүй. $200 юу лээ $30 $20 ихсэн гэдэг үлээ. Тий. Ер нь нэг 7 молотоогоос л ихсэн шүү. Нилийн хүүхд байхасаа л бизнес хийж байгаад нэг коломолоны шилмэлээр аваад швейцар авцсаар агаад тэгсэн. Ер нь бол ингээл амжилттай хөрөнгө оруулагч болсон тийм хүн байдаг. Тэр хүн энэ хоёр хүн юу гэж хэлжсэн бэхээр эрсдэл хамгийн гол нь эрсдэл шүү. Тий. Тэгэхээр энэ монголчуудын маань хувьцаа одоо сонирхож эхэлж байгаа тийм маш хурдцтайгаар эхэлж байгаа энэ үед хүмүүс хамгийн их алдж байгаа зүйл нь эрсдлээ бодохгүй. Яг зөв тий. Эрсдлээ бодохгүй. Тэгээс би яхаа ингэж сонсч ирсэн нэг хувьцаа руу орох гэж байгаа бол эсвэл forex offshore орох гэж байгаа бол эрсдлээ даах чадвартай байгаарай. Яг зөв тий. Тийм сэтгэл зүйтэй байгаарай ч юм уу тий. За сэтгэл зүгөө бэлтлэхэд ядаж хувийнхан нөө хөрөнгийнхаа зүйл дээр за чи энэ зүйл чинь өснө алдна алдсныхаа ардаас дахиад чинээр эхлэх эрсдлээ даах одоо чадвартай байж ишээ ороорой ч юм уу. Гэж маа нэг найз надад нэг зөвлөжсэн байхгүй юу? Танаа найз чи амар мундаг зөвлөгөө өгсөн шүү дээ. Бас ухаалаг хөрөнгө оруулагч. Тийм ухаалаг хөрөнгө оруулагч байна. Бидний хувьд бол forex-ыг за энэ futures арилж, option арилжааг бол юу гэж зөвлөдөг вэ гэхээр одоо дансных нь 1-3% л ашиглах хэрэгтэй. Зөвлөдөг. Өөрийнхөө яг амьдралын хэрэглээнийхаа тий. За зарим хүмүүс бүр эсрэгээр нь хийдэг хүмүүс бас байна. Тэр чигээр нь одоо машина зарж байгаа. За зарим бүр ингээд хүний нэг сэтгэл зүй байна. Одоо сүүлийн үед энэ том Harvard, Oxford гэх том их сургуулиудад хөрөнгөний зах зээл хэрэг гэл ингээл онол монол ингээл тоо бодлого ингээл тий математик аргачлал. Заадаг байсан. Сүүлийн 10-20 жилийн сүүлийн 10 жилд философи буюу одоо энэ хүний тий сэтгэл зүйг нь судалдаг бас хөрөнгөний зах зээл. Хөрөнгөний зах зээлийн ханш чинь өөрөө сэтгэл зүй дээр тогтдог юм байна. Гэдгийг л ер нь гаргаад ирсэн. Тэнгүүт хүмүүс амтэн штэ тий тэрнээс робот биш. Одоо хиймэл явах шиг ингэж ажиллахгүй. Яадгүй гэхээр арилжаанд оронгууд ашиг ингүүд амар өөдрөг болол. Ер нь л дэлхийн ертөнц баг гэсэн тий. Ингээл ер нь мөнхийн юм шиг. Ямар ч хүн би ч гэсэн ер нь бол арилжаа ихтэй. Ер нь бол тэгээд сэтгэл авч байгаа штэ тий. Санаасаа л гараад ирдэг. Тэнгүүт энийг бид нар дарах хэрэгтэй тий. Дарах хэрэгтэй нөгөө зөвлөгөөгөөрөө тий сэтгэл зүгээ дарах хэрэгтэй. За хүмүүс анхан шатны хүмүүс бол энийг дарж чаддаггүй. Тий. Жохон алдна тий. Алдангууд ингээл гутран тий гутраал санаа унаал байвал санаа зовоол стресстэй өсмөс нь цагаараа дунаал тий. Ингээл шүн унтахгүй хүмүүс ч одоо баг амар депресс стресс байна шүү дээ. Ийм хүмүүс яадаг вэ гэхээр жинхэнэ арилжааны дүрмээ ашиглаж чаддаг. Байгалаар нь авцраал сандраал зараад. Ингүүл яг тэр 150 300 болгоод $300 мянган $30 болоос. Тэр хүн яагаад алдсан бэ гэхээр алдаад байсан. Яг олон дунд нэг олон тий арилжаагаар дунд нь болоод. Гэхдээ алдах нь их байсан. Тэнгүүт хүн алдаал за $300 мянган $100 мянган болчих тий. Тэнгүүт яадаг вэ гэхээр нөгөө $200 мянган олох гээд дахиад илүү их бууцаад явж ирдэг. 100 мянга мөрөөдөө тоглоом шиг л тий. Яг зөв мөрөөдөө тоглоом. Алдаал байвал улам их ингээл чичирэл. За тэгээ бүр 0 боллоо тий. 0 болчвол яадаг вэ гэхээр казинод донтсон хүмүүс яадаг вэ? Зээл аавна. Иргэн тойрны хүмүүс зээл аавна. За зээл авахгүй маа гэхэд байраа зарна, машина зарна, дахиад арилж яана. Тэгэл дампуураад бүр байхгүй бол тэгэл ер нь бол нийгмээс ер нь арчигдэн шүү дээ. Тэгээ хэцүү. Тийм учраас би
эрсдлээл сайн байх хэрэгтэй тий. Тэгж болохгүй шүү. Тий байр машинаа зарж болохгүй. Дансных нь тийм хөшүүрэгтэй арилжаанд орох гэж байгаа бол аль болох 1-5% ил арилжаанд орох хэрэгтэй. Тэгээд тэрүүгээрээ босгоод цаашаа өрөөстэй тэрүүгээрээ өргөжүүлээ явж болно шүү дээ тий. Хамгийн тий яг зөв тийм шүү. Дахиад юм хэлээ. Үгүй зөв. Өөр нэг бас гоё жишээ байна. За. За энэ бол ингээл арилжаа би дандаа ярьчлаа. За ухаалаг хөрөнгө оруулагч бол ер нь бол нэг арилжаа хийхгүй. За. Ухаалаг хөрөнгө оруулагч бол 70-30-4 гэж ашигладаг юм. За хөрөнгийн зах зээл өсөх таатай нөхцөл байдалтай байвал буюу одоо нэг хямрал шүү дээ тий. Хямрал болоод угаасаа нэг өсөлт явна шүү дээ тий. Яг тэр өсөлтийн эхлэл дээр нь орчдөг гэсэн үг. Ухаалаг хөрөнгө оруулагч. За. Мөнгө оруулаад. Тэгвэл одоо мөнгө гэдэг нь юу хэлж ийнэ гэхээр хөрөнгө оруулах боломжтой мөнгөнд өнгө гэсэн үг. За миний дансанд өнөөдөр 100 сая төгрөг байгаа. Гэвч төсөөлье тий 100 сая төгрөг байгаа. Тэрийгээр би сул мөнгө гэсэн үг шүү дээ. Яг хав ямар ч хөрөнгө оруулалт хийж болно. Тэнгүүт 70%-аараа яг тэр уналтаас жоохон сэргэж байгаа үед 70%-аараа хувьцаа авъя гэж байгаа. За. Хувьцаа авъя. Тэгтээ доктортой маш сайн одоо хүчрхэг компани хувьцаа гэсэн үг. Одоо жишээ нь олон улсын тий Apple орж ийн. SpaceX ч юм уу тий. За SpaceX-ийг би одоохон оруулахгүй. Ер нь бол Google, Meta тий Microsoft-ийг хэлсэн тий. Apple-ийг хэлсэн. За тэгээд өөр маш олон компаниуд Tesla гэж байна тий. За SpaceX бол яг сүүлд саяхан IPO хийсэн болохоор би жоохон тэгж хараад байгаа. Ер нь бол IPO хийсэн компаниуд ихэвчлэн өндөр үнэлгээтэй компаниуд ихэвчлэн ундаг шүү. IPO хийж жоох өсчөөд ундаг. Тэгээ SpaceX бол 2 их 80, бараг 1.6 их 80 долларын үнэлгээтэй гарсан. Тэгсэн. Тэнгүүд хүмүүс тэрийг юу гэж харж ийнэ гэхээр дахиад 3 их 80 болно гэж төсөлдөг. Тэгтээ тэр чинь тэний тулцсан үнэлгээ. Тэрийг дахиад 3, 4 их 80, 5 их 80. За 10 дахин өснө гэвэл бүр 16 их 80. Бар боломжгүй байхгүй юу? Ер нь тийм шүү дээ. Тийм учраас би бол ийм өндөр үнэлгээтэй IPO байлуулах хүмүүсийг зөвлөдгөө. Гэхдээ унсан үед нь аваараа гэдэг. Унсан үед нь бол зөв шүү. Буцаа өсгөн тодорхой. Тий, яг зөв. Унаад нэг хүмүүс нэг гараад сандраал нэг одоо бол унтсан шүү дээ лизэний. За. 180 хүрсэн шүү дээ. SpaceX ч 180 хүрээд анх чинь 140 нөө 130 дээр IPO хийгээд 180 хүртэл өсөж жагаад. Тэгтээ нөгөө анхдагч ханш гэдэг чинь 130 байхгүй 140 доллар. Хоёр дагч нь болохоор яадаг вөхөр автоматар өсөж орж ирдэг. Тэрнээс 130 дагч дээр авч чадахгүй гэсэн анхдагч дээр нь орж идэг хүмүүс. Хоёр дагч дээр нь нэг 150 60 доллар дээр л авах боломж байсан хүмүүст бол. Тэгээд нэг 180 гэхээр 20 доллар л өсөж жагаад нэг 10 орчим хувийн өсөлт үзүүлээд тэгээ өнөөдөр 140 доллар болсон. Буцаад 140. Тэгэхээр юу гэж унж жагаад тэгээ ундаг байхгүй. Тийм хүчрхэг компаниуд буюу Google, Microsoft, Apple, Tesla гэдэг ийм хүчрхэг компаниудын хувьцааг яг хямарсан үед нь тэр 100 саяах нь 70 саяар нь авъя гэж. За харин нөгөө 30% байгааз 30 сая нь тэрийг бол бондын зах зээлээр оруулъя. Бонд руу. Хадгаламж хийхгүй. Хадгаламж чи яг оруулж болно. Гэхдээ 30% нэг ингээд тодорхой хэмжээгээр бас хуваагаал хийж байгаа тийм. Тэгж хөрөнгө оруулалт ашигтай гэдэг. За харин эсрэг тохиолдол буюу одоо маш өссөн үе те таазандаа тул өсөж жагаад хямран штэ одоо дайн болно те дайн болвол би 70% бонд хадгаламж руу оруулъя. 30% арилжаар оруулъя. Гэхдээ 30% өртгөө дундчилж аваа. Нэг дор биш. Цуулж байгаа. Одоо нэг сая төгрөгөөр 7 хоногор цуулаа л гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ? Өртөг дундчлал гарга гэж байдаг. Домогт хөрөнгө оруулагч нар арилжааны сангууд бол бүгд тийм аргачлалыг ашигладаг. Ихээр нэг дор авдаг. Цуулаа л гэдэг. Яг хань шунаал байвал миний өртөг дундчлагтаа л доошлоо л واخхой. Тэрнээс би зүнч биш واخхой. Warren Buffett ч гэсэн зүнч биш. Яг зүнч гээд хүмүүс ингээл хож өгөөд идэг. Гэтэ тэр хүн чи ирээдүг харж чадахгүй. Бид ч гэсэн ирээдүг харж чадахгүй. Тийм учраас ирээдүйд бид нар амжилттай хөрөнгө оруулахын тулд энэ өртөг дундчлал гаргыг ашиглаж багаар доктортой хөрөнгө оруулалт хийж хамгийн бага ханшин дээр ирдэг шүү ер нь бол. Дээрээс нь сэтгэл зүйч ямар. Яг тэгэхээр нэг дор авсан хүн чинь хасах 50 унчвал зарчих واخгүй. Сандраа дахиад унчих вэ гээл дахиад унчих уу гэд. Харин өртгөө дундчилсан хүн бол яг цаана их хэмжээний мөнгө байна шүү дээ. Мөнгө аргаараа цуулаа л байгаад. Тэгээл өртгөн дундчлагтаад ханш өсвөл
маш өндөр өсөлт өгөөж авах боломжтой гэсэн. Тий. Энэ аргыг л би хөрөнгө оруулагч нар ашиглаарай л гэж зөвлөдөг. Тий, хөрөнгө оруулагч нар. 2022 онд нэг жишээ бас байгаа. 2022 онд юу боллоо? ковид ардаас юу боллоо? Нэг бас хямрал болсон. Сайн манай үзэгч нар Украинад байна уу? Яг зөв. Украины даймс. Одоо манай үзэгч нар ч гэсэн бас тааж ийж магадгүй. Орос Украины дайм болсон. Энэ үед бас хямрал болсон. Яагаад вэ гэхээр эн чинь хоёр том улс. Тэгж байгаа. Орос бол баг дэлхийн топ гүрний нэг нь дайн зарлал цэргээ оруулж ирээл. Тэр үед банах бас яг ингээл адилхан ингээл хөрөнгө оруулагч нартаа зөвлөгөө өгөөл тэ мэдээ breaking news гэж шууд сошиалар цацаал тэ цэргээ орууллаа гэл. Яг энэ үед дээр бид нар бол судалгаагаа бас дахиж хийсэн. Газ хийгээл тэ шинээр хийгээл ивент зохион байгууллаа яг тэр сар дээр. Тэ манай нэг шинжээч эмхтэй тэгээ би ингээд судалгаа хийгээд хөрөнгө оруулагч нар харилцагч нартаа Централ таврын 17 дахь Криптос ресторан гэдэг нэг 70-80 хүн цуглуулж агаад танилцуулга хийжсэн. Нээлттэй байт юм уу? Тийм нээлттэй байна ингээд зарлаад. За тэр үед дээр Орос Украины дай эхэлсэн нэг 14 хоног болцсон. Дай эхлээд 14 хоног болцсон. Тэгэхээр 14 хоногийн судалгаа газ хийж байгаа тийм шуурхай хийж байгаа гэсэн. Тэгээд танилцуулсан энэ үед Орос Украины дай ингээд урт хугацаанд доктортой үргэлжлүүл газрын тусны ханш өснө. Тэгэхэд газрын тусны ханш $60 байсан. Дай эхлэнгүүт 70 80 гэл ихсэн баг ханш нөсөөл. Тэнгүүт бидний яг ивентийн үед бол нэг 80 $75-аас $80 болцсон байсан. За тэнгүүт бид нар бол газрын тусны ханшийг бол нэг 130 хүрэх боломжтой. Бүр цаашлаа 150 хүрэх боломжтой гэж судалгаагаа хийгээд тэгээд танилцуулаад хөрөнгө оруулагч нарт юу гэж хэлж ирсэн бэхээр газрын тусны хувьцаа авъя. Алт авъя. Нүүрсний компани авъя. Хувьцааг нь авъя гэдэг үстэй тий. Хувьцааг нь авъя. Тэ дандаа компаниудын хувьцаанууд авъя гэж зөвлөгөө өгөөд ингээд танилцуулга хийжсэн. Хэр хүн тэр дундаас одоо 70 80 хүн ирсэн гэсэн шүү дээ. Нэг ахыг би бол одоо тэн дээр онцлох гэж байгаа шүү. Яг жишээн дээр. Тэр үед дээр нэг бас л ах хүү байсан. Тэтгэвртэй гаргаж байгаа нэг 55 настай. Орж ирээд. Дансандаа 50 саятай байсан. 50 сая төгрөг. Тэгээ бидний ивентийг харж агаад хөрөнгө оруулагч өөрөө шийдвэр гаргана. Тэрнээс бид нар бол шахахгүй шүү. Энийг ав тэрийг авах шахахгүй. Боломжтой потенциал нь юм байна. Гэхдээ бас эрсдэл юм байгаа. Тийм учраас ингэ тараан байшуулъя. Нөгөө хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэж шүү дээ. Өртөө дундчлах арга хий ийм аргачлаар ингээд багц үсгэе те. Цагаа үсгэе. Бонд авъя. За тэнгуут бид нар тэр дундаас тэр ах хүү бол 50 сая төгрөгөөр бидний нэг компаниг онцлсан компани байсан. Монголын жижиг тавталгаа хувьцаа. Эрдэс хандлага биш шүү. Жижиг тавталгаа гэхээр хөрөнгөний бирж дээр нээлттэй TTL гэдэг символтэй хувьцааг авсан. 2022 онд жижиг тавталгаа хувьцаа 5,000-аас 6,000 төгрөгийн хооронд байсан. Нэг ч хувьцаа гэсэн. За 50 саяар хувьцаа авсан тий нөхөр авцсан. За тэгээд одоо өнөөдөр тэгэхээр чинь 4 жилийн дараа хувьцааны ханш нь 32,000-аас 33,000 хүрсэн. Тэгэхээр чи дэх өссөн 5,000 6,000-аас 32 гэхээр чинь 6 дэх өссөн. 6 дэх өссөн. 6 дэх өссөн. Тэгээ өнөөдөр 50 сая нь 300 сая төгрөг өссөн. Гэтэ өнөөдөр хүртэл байлгаалсан яриад байгаа юм лээ. Гэхдээ нэг гоё юм байна. Би түрүү хэлсэн шүү дээ. Хувьцаа чи юу байдаг гэлээ? Ашиг хүртэхийн тулд эрсдэл. Өгөөж нь хоёр юм байдаг гэж хэлсэн шүү дээ. За юу гэжлээ. За тэгэхээр сануулчих би. Ханшийн зүрхний ашиг түрүүний 300 сая болсон те 50 сая 300 сая. Хоёр дахь нь урт хугацааны ногдол ашиг. Ногдол ашиг тий. Одоо эрдэс тавталгаа жил болгоны ч юм уу тий. Тэнгүүт жижиг тавталгаа нэг ч хувьцаанда 5,000 төгрөгийн ногдол ашиг дараасан. Авсан ханш 5,000 шин. Тэнгүүт нэг ч хувьцаанд 5,000 төгрөгийн ногдол ашиг дараасан. Тэгэхээр чи одоо 50 саяар хэдэн нэг жиг авсан гэсэн үг үү? Тэгэхээр 4 жилийн дотор чи 50 сая жил болгоно. Жил болгоо. 200 сая төгрөг ногдол ашиг авсан. Тэгээд 300 дээрээ нэмэгдээд 200. Тэгээд 5 нийт 500 сая. 50 сая 500.
1000% байсан мод. Тийм байна. 1010 дахь байсан. Аа. Тэр анх зарах шаардлагагүй байна сте. Ногдол шиг орос мөнгө жил болго аваад. Аваад тэр нь хангалттай болчиход байгаа байхгүй. Тэнгүүд 500 сая төгрөгөөр чи өнөөдөр за 50 60 настай хөвшин хүн бол хангалуун тэтгэвртэй гарч чадна. Хангалттай чадна. 500 сая. Тэгээ 500 саяасаа магадгүй дахиад төдөө үргэлжлүүлээд хувьцаагаараа өсгөөд явж болно шүү дээ. Хэдэн хувийг өөрөө ашиглаад. За яг чи бас амар гоё яг ийм хөрөнгө оруулалт юм бас мэдлэгтэй юм биш үү те. Ногдол шигаараа буцаагаад тавцаа авъя гэж шууд хэлж штэ те. Манай үзэгч нар маань ч гэсэн бас мэдчихэ ер нь бол мэдж байгаа байх. Тэгэхээр зөв ногдол шигаараа нэмж хувцаа авах хэрэгтэй. За би энийг бол дахиад нэг компани жишээн дээр тайлбарлая. Бид нар бол манай дээр бас нэг харилцагч байдгийг. Маш урт хугацааны хөрөнгө оруулагч. Бас л ухаалаг хөрөнгө оруулагч. Апу компаниг цуглуулдаг сар болгоо. Багаар. Тэр нэг 100 мянган төгрөгтэй юм л тогтмол. Тэгээ нөгөө өртөг дундчлал гаргыг л хийдэж штэ. Тийм байна. Аваал гэдэг. Тэнгүүд 2007 оны юм. Бараг 19 жилийн юм. Апугийн нэг чимцэг цуглуулж 100 мянган төгрөгөөр сар цалингаас аваал. Тэгсэ чин 100 мянган төгрөг нь 19 жилийн дараа хэд болсон гэж бодож байна. 1.4 тэрбум болсон. Тэгэхээр бас сайн өссөн байна тий. Багаар анх оруулсан мөнгө нь бол нэг 20-25 сая төгрөг 100 мянгаар цуглуулсан мөнгө. Тэнгүүт 1.4 тэрбум болчихж байгаа. Тэгэхээр бас иймэрхүү маш олон жишээнүүд амжилттай маш зүгээр хийсэн маш олон жишээнүүд байдаг байх л та тий. Тэнгүүт ногдол шигаараа нэмж аваад исэн бол 2 тэрбум төгрөг боломжтой байсан. Гэтэ ихч бол авцсан юм гэлээ. За өөрийнх нь ярилцах хугацаа хэтэрсэн явж байгаа юм. За тэгээд өнөөдөр бас манай урилгыг хүлээн авч бид нар дээр зорж ирж маш хэрэгтэй маш сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. За